Сайн мэцгаана уу? Би Атганы ангирах сургуулийн хууль зүйн сургуулийн 3 дугаар курсын оюутан Ган төмрийн нэм тоглог байна. Би энд яах гэж ирсэн бэ гэвэл бидний эрх, бидний оролцоо гэдэг хүний эрхийн сургалт талж байгаа. Үүнд нь болохоор эхлээд 100 оюутанд яг хүний эрхийн боловсролыг олгоод сургагч багш нарыг сонгоснороо 100 оюутнууд нь цаашдаа үе тэнгийн оюутан залуус нартай сургалтыг орснороо 100 оюутан цаашдаа 10,000 оюутан бодлоод хүн болгон хүний эрхийн мэдлэг боловсролыг олгох боломжтой гэж харж байгаа. Тэгвэл хамтдаа энэ сургалтаар яг юу заах, хүний эрх гэж яг юу болохыг хамтдаа харцгаая. Сайн мэцгаана уу? Намайг их төгөлдөр гэдэг. За би Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн 2 дугаар төвшөнд суралцж байна. За өнөөдөр төрийн ордонд Монгол төрийн ордонд юуны хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг батлах хүрээнд за сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн сургалт явагдаж байгаа юм байна. За энэ сургалтын үйл явцтай сургалт манай сургалт маань эхэлж байгаа шиг байна. Тэгэхээр энэ үйл явцтай бүгдээ танилцъя. Улсын хурлын эх 4 жилийн стратеги төлөвлөгөө нь хүн төвтэй парламентыг зохицлоо. За энэ чухалаараа улсын хурал аливаа хууль тогтоомжийг боловсруулж батлахдаа ирэмбийн эхэнд хүний эрхийг эрхэмлэхээр зорж байгаа. Энэ хүрээнд эхний ээлжинд хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэж байгаа нь энэ юм. Ихтэй сургуулийн 100 оюутан өөрсдийн хүсэл сонирхол сайн дурын үндсэн дээр бидний эрх, бидний оролцоо хөтөлбөрт хамрагдаж хүний эрхийн сургагч ашиглалаа. Саминагчи. Ажлаараа гадаа амар түжрээтэй жаахан атарчихлаа. Би харин автобусаа бүр цаг хүлээгээд автобус ирдэггүй. Автобусны бодол дээр бүр яа хөлдөж хүлээ бүр амар хөтөн байна. Уулын эхлээд нэг автобус ирсэн юм аа гэж тэгсэн чинь би багтдгүй амар олон хүнтэй тэгээд ялчгүй ажил ирсүүж болох байна. За. Ингээд суучхан. Би уулын Увс аймгийнх яг Увс аймгаас ирсэн. Тэгээд оюутан болоод энд амьдрахад бол тасан тагсууд нэр амар хэцүү нүү. Яг тэгэхээр яг Увсад ч яг хасах 30-40 градус хүрсэн ч яг энд байгаа шиг ингэж ханиад төрөхгүй шүү дээ. Одоо яг өвлийн сар эхлээд одоо 12 сар л та 12 сар болж шүү дээ. Тэгэхээр чинь л би өөрөө яг 2-3 ханиад төрчлээ шүү дээ. Одоо хэд бол ингэж өөрийн бэжээс Увс аймагтайгаа одоо ингэж харьцуулахад бол агарын бохирдол нь бол үнэхээр амар нүү. Яг гараал явах чинь хүртэл хоолой хорсоол амьсгалахад хүртэл хэцүү. Тэгэл маск зүүж хэрч одоо би чинь нүдний шилтэй хүн шүү дээ. Тэгэл гадаар агаар чинь тэгэл шууд шил цамд чинь тэгэл явхад бүр хэцүү юм уу. Цаашдаа энэ хэдл өөрчлөгдөхгүй бол нэр ингэж амьдрахад хэцүү. Яг тэгэхээр одоо би ч оюутан хүн шүү дээ. Сургалтын төлбөр болгохын тулд бас хичээлийн хажуугаар ингэж ажил хийгээд цагийн ажил хийгээд ингэж зохицуулаад явмаар байвч одоо ингээл гараал нэг газараа бараг ингээ 30 минут төвжрэх гэх мэтчлээ хичээлээ тарчаад нэг ажилд ингээд ажил хийхээр цаг төлөвлөөд за окей ингээд хичээлээ тарчаад яваад очно гэд тэгээ цаг төлөвлөхөд чинь тэгэл тэр ажил дээр очихгоо тэгэл гараал автосан суугаал яхах чинь тэгэл нэг одоо хэдхэн метр явахд чинь хүртэл тэгэл 30-40 минут нэг газараа төвжрэл буугаал алхаа явъя гэхээр чинь тэгэл зам дээр нь пингүү алхалтаар яг алхахгүй л яг альтарч унчих гал бүр аюу хэцүү тэгэл өвлийн нөхцөлөө тавхад бол нэрээ үнэхээр амар ер нь ал тэсгэр төвчээр шаардлагыг бол харж байна уу. Хэлцэж бичсэн процедур тэгээд өнцөө ойлын гол агуулгач гэсэн юу. Яагаад шүүгээ хэлсэн үгдээс сонгох юм тийм мэдээвсэн юм дээ. Үнцүү дээр бол өстөд байна гэсэн тэрийг хангах тэр илэрхий шалтгаан үнцүү илэрхий шалтгаан байхгүй томсгосноо. Дахиад төрийн нэг их гэдгийг ингээд. Тэгэхээр энэ символт үүргүүд байна. Тийм номыг нь уншмаар санагдаж байна. Энэс гадна би түрүү хэлсэн манай ерөнхийлөгч бид ч үнцүү хэлж байгаа ерөнхий зохицуулж байна. Энэ сургалтын яг өглөөнөөс хойш сууснаас хойшоо ер нь бол ойлгосон зүйл бол яг хүний эрх гэж яг л ингээд нөгөө нэг ингээд миний би ноцтойгоор яг халтаагүй бол яг миний эрх зөрчигдөөгүй байна гэдэг утгаар ер нь бол өмнө нь бол ойлгож ирсэн. Тэгэхэд бол одоо яг өглөөнөөс хойш ингээд сургалтандаа суухад бол маш энгийн зүйлсээс л ер нь бол хүний эрх хилдэг юм байна гэдгийг бол ойлгосон. Жишээлбэл одоо би ингээд гадаа гараад ингээд агаараар амьсгалахад хүртэл миний ингээд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх маань хүртэл ингээд зөрчигдөж байна. Энэ утаа хөрс усны бохирдол чинь бидний хүний эрүүл арчих амьдрах ямар ч нөхцөлийг хангахгүй байна гэдгийг нь бүх судалгаа дата хэлээд удлаа. За үүний эсрэг тэгвэл төсөвт юу тавиад ямар арга хэмжээ төлөвлөж байгаа юм бэ? Биднэрт үр дүн чухал. Тодорхой нэг арга хэмжээ хийсээ, ийм зохион байгууллаа, ийм хэлээ гэдэг ийм нөгөө тайлан чухал биш. Эцэстээ бид нар утааны оруу чанар буурсан л хотод амьдмаар байна.
За энэ хөрсний бохирдол багассан хөрсний бохирдолгүй газар амьдмаар байна. Хортой утаа бидний бие рүү ороод Монгол хүнийг өвтгөхөд жилд хичнээн мянган хүмүүс шинээр хорт авдардуулсаад өдөрт 14 хүн эрдэнэт аймаа алдаж байна гэдэг бол асар том гамшиг. Тэр энэ дээр бол нэг талаас мэдээж хууль эрх зүйн зохицуулалт, бодлогын шинжилэл, реформ хэрэгтэй ч гэсэн нөгөө талдаа иргэдийн хандлага маш чухал. Өөрөөр хэлбэл оролцоо. Адаглаа шаардаж чаддаг, адаглаад үзэл бодлоо илэрхийлж чаддаг, адаглаад хүний эрхэн зөрчигдөд байгаа, миний эрх зөрчигдөд байна гэдгээ мэддэг байна гэдэг бол маш том асуулт. Энээс бас нэг чухал зүйл нь болох юм бол энэ хандлагын манлайлалыг бол залуучууд нийгэмдээ хийдэг. Тэр утгаараа өнөөдөр бид нар эхний 100 оюутан сурагч багш болж байгаа. Жилд хүний эрхийн үндэсний комиссоос нэг 17-8 мянган хүнд сургалт хийдэг. Ихэнх нь төрийн албан агч нар. Бид нар хүний эрхийн дэд хорооноос энийг жилд 200 мянган хүнд энэ хөтөлбөрийг 90% цахимаар хүргэдэг тогтолцоороо ирэх 25 оноос орж байгаа. Энэ бол маш том манлайлал гэсэн үг. Өнөөдөр бол Монгол улсын хэмжээнд байгаа 1-12 дугаар ангийн 700 мянган хүүхэд, 100 гаруй мянган оюутан эдгээрт энэ хүний эрхийн боловсролыг хүргэнэ гэж үзэж байгаа. Энэ бол зөвхөн багш нарт найдаад ч гэдэм үү, эсвэл хүний эрхийн үндэсний комисс найдаад, эсвэл шүүх цагдаа прокурорт найдаад үлдээдэг зүйл ш. Хүн бүхний оролцоо идэвхтэй хандлагаар Монгол улсад энэ хүний эрхийн төлөв байдал сайжрах юм байна гэж үзэж байгаа. Энэ сургалтын суухаас өмнө бол яг ингээд миний оролцоотой оролцоогүй ингээд ер нь бол болондоо гэдэг байдлаар ингээд зөрчигдөж байгаагаа ингээд мэдж байгаа хэрнээ за ингээд болондоо ингээд бусад хүмүүс ингээд миний өмнөөс ер нь бол ингээд хилээд зохицуулаад өгчөндөө гэдэг байдлаар ингээд бусдаас ингээд хүлээлттэй байсан бол одоо энэ бичлээ бусдаасаа биш ингээд бид бүхнээсээ өөрөө өөрсдөөсөө эхлэх боломжтой байна. Тийм учраас ингээд энэ хүү сургалтын сууснараа би одоо яг өөрөө суралцж байгаа ингээд отгоны гэрээ сургуультаа ингээд яг сургуулийнхаа оюутан үед энгийн залуустай ингээд хүний эрх гэдэг чинь ийм жижигхэн энгийн зүйлээс эхэлдэг юм биш үү гэдгийг ингээд ойлголтыг нь өгснөөрөө бид бүхэн ингээд энгийн зүйлээс эхэлж байгаа учраас ингээд зөрчигдөж байгаа эрхээ ингээд төрдөө юм байна гэдэг байдлаар ингээд мэдээллээд оролцоод явснараа төр бидний асуудлыг ингээд шийдвэрлэх боломжтой байна гэдэг агуулгыг ер нь бол хамгийн түрүүнд хүргэнэ гэж бодож байгаа. Хууль эрх зүйн орчин нь бол ингээд байгаагаас гадна шийдвэрлэх боломжтой нэг зүйл нь болохоор мөнгө санхүүгийн асуудлаар ер нь бол шийдвэрлэх маш олон зүйлсүүд байгаа. Одоо үүнээс нь жишээ татаж дурдвал одоо бид бүхэн яг сурч боловсрох эрхүүд байна л да. Энийг эрхээ хэрэгжүүлэхийн эрхээ илмээр байвч ингээд хэрэгжиж чадахгүй байгаа маш олон субъектууд байгаа байхгүй. Одоо жишээлбэл ерөнхий боловсролын сургуульд яг нэг ангид яг хичнээн хүүхдүүд суралцж байгаа билээ. Одоо жишээ татвал одоо 40-50 хүүхдүүд ч юм уу одоо түнээс ч дээш суралцж байгаа аймгийн хүүхдүүд ч гэсэн байна шүү дээ. Нэг ангид 50 хүүхэд сураад байна. Ерөнхий боловсролын сургуулийн стандарт зүгээр 30-тэй гэж хэлээд дуудлаа. Яагаад 50 хүүхэд байгаад байгаа юм? Одоо нөгөө сургууль наахгүй учраас нэмж тоо сургуулийн багтаамж хүрэлцээгүй учраас тэнд яваад байгаа. Яг энэ мэдчлэн нэг анги таних юмдаа ингээд тэр хүүхдчин нэг багшийн зааж байгаа зүйлсийг ингээд маш сайн ингээд хараад суралцмаар байна шүү дээ. Тэгэхэд энэ хүү орчин нөхцөл нь хүртэл байхгүй байна. Энэ үүнийг болохоор төсөв санхүүгээрээ ч гэсэн мөн шийдвэрлэх боломжтой. Боловсролын хүртээмж тэгш бус байна гэж бүгдээрээ хэлж байгаа. Хоо төдөө хувийн сургууль, усын сургууль эсвэл одоо амжиргааны түвшин нөхцөл байдал шалтгаалаад бид нэр боловсролыг Монголоос өнөөдөр тэгш жигд өгч чадахгүй байгаа. За энийг хэлдэг тэгсэн атлаа одоо энэ боловсролын хүртээмжийг тэгш болгох чиглэлээр ямар төсвийн хуваарь хийж байгаа юм бэ гэдгийг асуух хэрэгтэй болтой. Тэгэхгүй бүгдийг нэг одоо шангаар утгаад 50% ч юм уу 100 гараа мөгчлөө инкээрээ бид нэр хүний эрхийг хангаж байна гэж хэлж огч чадахгүй ирмэлээ чи. Эрүүл мэндийн даатгалын сан өнөөдөр байхгүй байна. Бид нар ямар байдлаар авах юм бэ? Орд үрлээ, коридортой хөвтгөд хүрлээ. Одоо энэ дээр яах ёстой вэ? Төсөвтэй шууд холбогдсон ийм арга хэмжээг ирмэлээд нэн тэргүүн шаардлагатай нийтээрээ үйлчлэгээ авдаг энэ хэсэгтээ л хөрөнгө оруулалт хийх ёстой л гэсэн үг. Тэгжиж бид нэр төсөв нь өөрөө хүний эрхийг хангахад хэрэгсэл болгочтой. Тэрнээс ингээд зардалтаа тааруулаад бүгдийг нь танц юм аа ч юм уу ийм асуулт бол хариулт бол утгамаатай шүү дээ. Бид нар ингээд 14 мегадус ч гэдэг юм уу том төс төлбөрүүдэд явуулахаас гадна нийгмийн дэд бүтц рүүгээ бид нар доктортой хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэгэхээр их хурлын гишүүнийхээ хувьд юу гэж бодож байгаа гэхээр энэ 24 жил энэ хүний эрхийн дэд бүтцүүдийг төсвөөс одоо таньж болохгүй гэсэн ийм зарчмын байсаар гаргасан. Хүний эрхийг хамгаалах төсөв гэдэг тусдаа төсөв байхгүй. Зүгээр шүүгэн шийдвэр гүйцэтгэх газар ч юм уу хил хамгаалах одоо эрүүл мэндийн байгууллага тийм үү боловсролын байгууллага ингээд маш олон газруудын одоо байгууллагуудын үйл ажиллагааны төсөв байна. Гэхдээ би энэ дотроос нэгийг онцлоо.
Юу гэхээр эрүүл мэндийн асуудал. Олон улсын жишгээр 6% байдаг. Монголд 2.7%. Өөрөөр хэлбэл олон улсын жишгээс 2 дахин доогуур. Тэгээд одоо өнөөдөр жишээлбэл хөдөө суурин газар биш одоо бүр нэг уулын хаманд байгаа малчин хүн өвдлөө гэхэд цомын төв рүүгээ орох уу, аймгийн төв рүүгээ орох уу, тэнд сүүлийн үеийн онцлогооны аппарат байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр эрүүл мэндийн хүртээмжийг бид нар нэмэгдүүлэх хэрэгтэй энэ төсвөр. Эрүүл мэндийн буюу нийгмийн дэд бүтцийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Төсвийг болохоор маш яг зөв хуваарлтаагаар одоо нэг 7 хэмжээж нэг огтл гэдэг чинь яг тэрэн шиг яг 7 хэмжилтэндээ яг хүний эрэхэд яг суурлаад энэ агуулгыг яг ингэж энэ төсвийг ингэж баталснараа хүний эрх яг хэрхэн яаж зөрчигдөх боломжтой вэ гэдэг байдлаар ингэж маш олон зүйлсийг ер нь бол хараад ер нь маш сайн хяналтайгаар яг нэг огтл буюу яг нэг сайн шийдвэр гаргах зүйтэй гэж харж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна л да. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох орчинд нь яг ямар байгаа лээ. Яг хүрэлцээ танхим одоо 29-р сургууль, 55-р сургууль гэх мэтлэн одоо энэ сургуулиуд байна л да. Одоо эдгээр сургуулиуд нь аль зөвхөн төвчилсэн байдлаар ингэж мэдлэг олгох боломжтой төвшнөр байгаад л да. Одоо үүн ч гэсэн ингэж төсөв санхүүгийн ингэж яг зөв зохицуулаад чадвал ингэж бүгдээрээ бүлэгтэй яг асуудлыг шийдвэрлэх боломжтой байгаа юм. Одоо жишээлбэл энэ 100 оюутны нэг нь одоо жишээлбэл ингээд толгоор хөгжлийн бэрхшээлтэй буюу тэрэгэнцэртэй хүүхэд байсан бол одоо энэ төрийн ордондоо яаж орж ирэх юм гэдэг гэх мэтчлэн ингээд маш олон ингээд асуудлууд ч гэсэн байгаа юм байна. Бид бүхний эрх ч гэсэн маш олон байдлаар ингээд зөрчигдөж байна гэдгийг бол ойлгосон. Одоо энэ танхим маань хүртэл ингээд 20 давхарт байна л та. Одоо ингээд тэр харагдаж байгаа шатаар ингээд гарч ирэхэд хүртэл ингээд яг тэрэгэнцэртэй хүн гарч ирэх ингээд боломжгүй байдлаар ингээд харагдаж байна л та. Ийм учраас ингээд маш олон байдлаар зөрчигдөж идэм юм. Бид бүхэн яг бидний эрх, бидний оролцоо энэ хөтөлбөртэй хамрагдаад яг сургууль башийн батламжаа авсан байгаа. Тийм учраас яг зохион байгуулагчдын зүгээс юм уу одоо энэ үүнийг санаачилсан хүмүүс маань бол бид бүхнээс яг ямар зүйл хийх болоо гэдэг нь ер нь бол ингээд хүлээлттэй байгаа. Тэгээд ер нь бол миний зүгээс болохоор нэгдүгээр яг ерөнхий боловсролын бяцхан дүүнартай ч юм уу ер нь бол хүний эрх чинь юм байдаг шүү гэдэг байдлаар ингээд энгийн зүйлээс эхэлдэг шүү гэдэг мэдээллийг нь бол олгохыг хүсэж байгаа мөн ингийн оюутан залуустай хагч нартай ер нь бол мэдээллийг ер нь бол нэгдүгээр төгч авна. Мөн хоёрдугаар талаар эн чинь хүний эрхийн үндэсний хөтөлбөр буюу ингээ хоёрдугаарх нь явагдаж байгаа учраас энд бид бүхэн тэрхүү оролцсон 100 оюутнууд маань бид бүхэн яг өөрсдийн санаачлагаа тэрхүү төсөлтөнд тусгах боломжоор ер нь бол бүрэн хангагдаж байгаа. За үүгээр болохоор яг тухайн төсөлд яг бид бүхэн энэхүү нийгэмд ийм асуудал болохгүй байна гэдгийг ингээ залуучуудын зүгээс ингэж гаргаж ирснээрээ тэрхүү төсөлтөнд нэрлүү тусгаснараа энэхүү ирээдүйд одоо 10 20 жилийн дараа бид бүхэн ингэ тусгасан санаачлах нь ер нь бол хэрэгжээд энэхүү нийгмийн ер нь бол ингэ сайн сайхан байлгах нөхцөлийг нь бүрдүүлж байгаа ер нь бол эхний шат буюу эхний эхлэл нь бол гэж харж байгаа. Нийгэм толгомдож байгаа хамгийн том асуудлууд гэвэл одоо сурч боловсрох сургууль буюу мөн эрүүл мэндийн байдал байна л да. Одоо жишээлбэл бид бүхэн яг л ингэж дайны талбарт байгаа юм шиг өгөж болохгүй гэдэг шиг яг л өвдөж болохгүй явж байгаа байхгүй. Ямар нэгэн байдлаар одоо ингэж ханаа дүрч юм уу ингэж өвдлөө гэхэд одоо эмнэлэгт очиод үзүүлье гэхэд одоо хамгийн багадаа л 7-14 хоногийн дараа усан эмнэлэгтээ ер нь цаг аваад цагийн дараа ер нь бол цаг очор дараалал нь хүртэл ингээд 7-14 хоногийн дараа таарж байгаа байхгүй. Тийм учраас ер нь бол ингээд бид бүгдээрээ ингээд өвдөх хэрэггүй юм шиг л ингээд дайны талбарт байгаа юм шиг л баймирг байгаа байхгүй. Тийм учраас ер нь бол ингээд нийгэм өөрчлөхийн тулд ингээд эрүүл мэндийн салбартаа инхүү санхүү төсвөө ингээд зөв зарцуулаасаа гэдгийг нь бол хүсэж байгаа. Мөн боловсролын салбарт ч гэсэн ингээд тийш хүртээмжтэй байдлаар ингээд нэг ч хүүхэд боловсролыг ингээд орхигдохгүйгээр ингээд сурч боловсрох эрхийнхээ дагуу ингээд сурч боловсроод анги танхимдаа одоо жишээлбэл одоо нэг ангид хүртэл ингээд 40-50 хүүхдүүд суралцж байхад ч хүртэл нэг самрын урд байгаа нэг багшаас хүртэл мэдээллийг авахд ингээд хойгуур хүүхдүүдэнд божигнж байхад хүртэл ингээд мэдээллийг авахд хүртэл хүндрэлтэй байгаа. Тийм учраас ингээд эрүүл мэнд боловсролын салбар гэх мэтчлэн маш чухал салбаруудтай энэ төсвөө зөв зарцуулаасаа гэдгийг бол хүсэж байгаа. За энэ мэтчлэн ингээд төсөлд нь санаачлагыг нь хүргээд ингэснээрээ бид бүхэн 10 жилийн дараа 20 жилийн дараах ингээд Монгол улсын ирээдүйг нь яг бид бүхэн өөрчлөх бүрэн боломжтой байгаа мэнэ гэдгийг бол харж байгаа. Тийм учраас өөрчлөлт яг залуучууд бидний гарт байгаа учраас ингээд 100 залуучууд одоо 100000 гэх мэтчлэн ингээд бүх үеийн залуустаа нөлөөлөөд энэхүү нийгмийн өөрчлөлийг хичээнэ гэдгийг хэлмээр байна.
Өнөөдөр 9 цагаас төрийн ордонд за хүний эрхийн талаар сургалттай гэсэн. За тэрнээс өмнө хальт сургуулаараа орчоод үргэлжлүүлээ сургалтантай явъя да. За хүний эрхийн сэдвтэй холбоотой сургалт юм байна. Тэнгүүд яг өнөөдөр ингээл ер нь л жоохон хүний эрхийн асуудал манайд жоохон хэцүү байгаа шүү дээ. Жишээлх юм бол энэ ингээл явгууны зам байхгүй. Явгууны зам тэнэс эхэлж ажилласнаа гинт ингээ машин зам болоо явчихдаг ч юм уу. Тэгснээ ингээл аллаа гэхэд явгууны зам нь ингээл харалтаа өндөр ингээл нам сая бол та бүхэн харсан бах. Яг ингээд алхаад ирлээ гэж бодоход явгууны замын нөхцөл ямар хүнд байгааг. За миний хувьд гэх юм бол өдөр болгоо энэ замаар хичээлдээ зочиж ирдэг. Манай Монгол Улсын их сургуулийн хуулийн сургуулийн хувьд одоо кино үлдэрт байрлаж байгаа. За манай яг төв төсгөөдрийн талбай хажуулалт байдаг. Төв сургуулийн хувьд болохоор ашиглах боломж өгсөн дүгнэлт гарсан учраас өнгөрсөн жилээс эхлээд бид нар энэ сургуулийн байранд хичээж байгаа. За урд нь бол бид нар төв яг хотын төвд хичээлдэг байхад явгууны замын хувьд харьцангуй бас тийм нөхцөл байдал бол харьцангуй гайгүй. Хотын төв орчимд яг ингээд алхаа явхад бол явгууны ингээд автомашины явгууны зам нь ингээд алга болчихдог ч юм уу тиймэрхүү асуудал байгаагүй. За тэнгууд ингээд хотын зах хэсэгт ингээд хүрээд ирэх юм бол ингээд нөхцөл байдал явгууны зам нэг ямар ч стандарт мөрдөгдөөгүй гэл иймэрхүү байдлууд ажиглагдаж байна. Тэгэхээр хотын зөвхөн төв хэсгээрээ нөхцөл байдал гайгүй болохоос яг хотын ингээл зах хэсгээрээ ирэхэд дийлэх газар бол ийм байгаа гэж би бол хөвдөө боддог. Шийдэх асуудлууд бас нэлээд байна л гэж миний зүгээс хардаг. За 9 цагаас төрийн ордонд сургалттай гэсэн хүний эрхийн. За энэ хүний эрхийн сургалтаа бүгдээрээ оролцохоор явцгаая да. Бэлцэн болон хүний эрхийн талаар нэлээд мэргэсэн тийм өндөр түвшний мэргэсэн тийм хүмүүс манай сургалтыг хүрч байгаа юм шүү дээ. Тэгэхээр хүний эрхээр нэлээд мэргэсэн хүмүүс орж байгаа юм. Бас нэлээд биднэрт бол авах юм байна. Хүний эрх энэ сургагчдыг бэлдэнэ гэдэг бол маш чухал. Яагаад тэгэхээр бид нар өөрсдөө боддог л да хүний эрхийг бид нар бүгдээрээ л мэднэ гэд боддог. Гэтэл хамгийн ингээ анзарахдаггүй жижигхэн зөрчигдсөн байхад миний эрх энэ дэр яаж зөрчигдөд байгаа юм бэ гэдгийг хүн болгон мэддэггүй штэ. Бидний эрхийн хэсгийг зөрчөөд байгаа гэдгийг мэдээд байгаа хэрнээ огт тэрийг яг хүний эрхийг зөрчийнө гэдэг талаас нь илэрхийлж чаддгүй. За үүнээс л ингээ эрхийг зөрчүүлээд яваад тийм ээ. Бид нар цаашдаа хүний эрхийн зөрчлийг бууруулахын тулд ерөөдөө оролцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй буюу хүний эрхийн ойлголтоо нэмэгдүүлээд эргээд шийдвэр гаргах төвшөнд бид нар их үзэл бодлоо илэрхийлэх тийм ээ. Тиймэрхүү оролцоогоо нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгийг би бол ойлгож авлаа. Хүний эрхийн талаарх ойлголт юу нь ямар юм бэ гэж нэгдсэн тийм бол судалгааны дүн байдаггүй эсэгчсэн байдлаар дандаа явдаг. Төрийн албан хаагчдын мэдлэг хандлага ямар байна вэ гэдэг юм уу те залуучуудын. Гэхдээ ингээд дүгнэхээр нэгтгэн ямар дүр зураг гардаг вэ гэхээр бид нар хитрхи ерөнхий мэдж байна л гэдэг. Ерөнхийдөө үндсэн хууль баталгаажуулдаг бид нар эрхтэй гэж мэддэг болохоос яг ямар эрх одоо үүний цаана яг ямар үйлдэлийг зөрчилгээд байгаа юм энэ гэдэг ийм салаалсан наривчилсан ойлголт болоод ирэхээр дотмог байдгаа дүлмэг байдгаа тэрийг илүү гүнзгийрүүлж судалсан хэсэг нь мэддгээ. Ерөнхийдөө нийтдээ бол маш ерөнхийсэн байдлаар гэдэг юм уу та тийм ойлголтыг мэдээд байна гэдэг ийм дүр зургийг харуулад байна. Тийм болохоор бид нэр одоо энэ ерөнхий байдлаар мэдж байгаа энэ суурь дэвсгэр дээр сайн хэрэг үндсэн хуультай байна. Үндсэн хуультай ардчилсан ёс шударгаас хүний эрх хөгжлөөгөө бид нэр тунхаглан баталгаажуулсан гэдгийг ойлгож байгаа сайн хэрэг энэ дээр суурлаад зүгээр бид эрхтэй үндсэн хууль заасан гэдгээс гадна яг одоо үйлдэл шийдвэрийн тухай яриа. Яг ямар үйлдэл энийг бид нэр зөвшөөрөх энийг яг хүний эрхийн зөрчил гэж үздэг юм. Миний эрх хаана одоо зөрчигдөж байгаа юм бэ? Тэгээ үнийг би хаашаа хандах юм бэ те? Эсвэл бусдын эрх миний хайжууд бусдын эрх хаана зөрчигдөж байгаа? Үнийг бид нар бас яаж залуулах ёстой юм бэ гэд энийг тань мэдэх чухал юм байна. Улаанбаатарт амьдарч байгаа иргэдийн эрх зөрчигдөж байна гэдэг нь иргэдийн зүгээс цэхэн орчин шилтгэл нь маш их давлгайлаад маш их тэмцэж байгаа шүү дээ. Гэтэл яг ингээд дүр дүнтэй тэмцэх байдлаар яг тэмцэж байгаа юу гэвэл тэр тэмцэж байгаа иргэдийн зүгээс маш цөөхөн байгаад байгаа. Тэгэхээр энэ яагаад цөөхөн байна вэ гэхээр төрд ингээд яаж гомдлоо гарах уу гэдгээс эхлээд энэ ингээд процессын асуудлуудыг иргэдийн зүгээс мэдэх нь ингээд тун цөөхөн байгаа. Тэгэхээр бид нар энэ талын бас хүний эрхийн боловсролоос гадна мөн хэрхэн ингээд төрийн байгууллага томлоо гарах уу, захиргааны шүүхэд хэрхэн хандах уу, за хууль магадгүй таны эрхийг зөрчилөө гэж бодоход хүнсээ хуулийн цэцэг хэрхэн хандах уу, мөн хүний эрхийн үндэсний комисс хэрхэн хандах уу гэд энэ талын мэдлэгийг бас үүний хажуугаар түгээх нь шаардлагатай байна гэж үзэж байгаа. Энэ сургагчид чинь ингээд заагаад тэгэхээр нийгэмд бид нар өдөр тутам амьдарч байхдаа хуулийн л орчинд амьдарч байгаа. Би тэр эрхээ ганц секунд тасрахгүйгээр идэлээд амьдарч байгаа. Тэгээ төртөө харьцах үед бол зөндөө тохиолдолд эрх нь анзаарагдахгүй зөрчигдөөд
явчихж байгаа шүү дээ. Тэгээ тэрийг мэдэрдэг байна гэдэг чинь нөгөө төрийн албан агчаас уучлаарай би тэр хуулийн энэний дагуу ийм эрэхтэй та надад хариуг ийм хоногийн дотор өгөх ёстой би хүлээж байгаа шүү гэл тэгэхэд эн чинь сэтгэл зүйн хувьд бол хууль сануулад та надад энэ миний өргөдлийн хариуг ийм хугацаанд өгөх үүрэгтэй шүү гэдгийг сануулаад явж штеп. Үнэхээр үндэсний комисс жил болгон янз бүрийн байдлаар салбартаа юм уу эсвэл төрийн албанд ч юм уу эсвэл залуучуудаас зориулаад иргэний нийгмийн хэмж гэдэг юм уу тодорхой ийм салбарын хүрээнд зориулсан хүний эрхийн сургагч багш бол дандаа бэлтгэдэг. Хүний эрхийн сургагч багш бэлтгээд байгаа учраас энэ ойлголтыг хүртээмжийг л нэмэгдүүлэх зорилготой олон хүмүүс энэ ойлголтыг мэдсэн таньсан. Юу хүний эрхийн зөрчил гэж үздэг, ер нь хүний эрхийн агуулга юу юм? Би ямар эрхтэй юм, бос нь ямар үүрэгтэй юм? За надад бас ямар үүрэг нөөгдөж байгаа. Ямар асуудал болох юм бол ямар арга хэмжээ, үйлдэл, үг шийдвэр болох юм бол хүний эрхийн зөрчил гэж үзэх юм. Тэгээд би хаашаа хандах юм гэдгээс ахуулаад цаашаа агуулганд хөрөх учиртай. Тийм учраас хүний эрхийн бүх нийтээрээ л хүний эрхийн боловсролтой болох үйл ажиллагааг дэмжих ёстой маа. Тэгэхээр өнөөдөр яг эрхээ эдэлж байгаа хүн болго эрхээ эдэлж байгаа гэсэн те эрхээ хамгаалж байгаа иргэдийн тухай тарьцангууд цөөхөн байна. Тэгэхээр хамгийн гол нь бид нэр эрхээ хамгаалах иргэдийн тоог нэмэгдүүлэхийн тулд энэ хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх буюу эрхээ мэдж байгаа хүн өөрийнхөө эрхийг хамгаалдаг. Тэгэхээр бид нэр цаашдаа энэ хүний эрхийн боловсролыг нийгэмд иргэдийн тухайд түгээснээр хүний эрхийг хамгаалж байгаа иргэдийг нэмэгдүүлээд энэ өөрөө арчсан нийгмийг бүтээхэд бид нэр чухал үр нөлөөтэй юм байна гэж үзэж байна. Одоо өнөөдөр ингээд Монгол улсын хүчин төгөл төр мөрдөгдөж байгаа 803 хууль 2600 журам энэ дээр хүний эрхийн зөрчил юу байна гэдэг дээр ингээд анализ хийх процесс явагдаж байгаа. Хууль өөрөө мэдээж үндсэн хуульд нийцэх ёстой. За тэр чотгаараа ер нь бол хуулийг баталгаад усын хурд төр хилцүүлэх, түүнээс өмнө төслийг боловсруулах гээд ерөөдөө маш олон судлаач ажлын хэсэг гээд ажиллаж байгаа учраас энэ хуулийн төсөл өөрөө хүний эрхийг зөрчсөн байх нь ерөөдөө харьцангуй бага буюу энэ өөрөө маш олон судалгаа шинжилгээтэй ажил явагдчихэж олон жилийн хугацаанд боловсруулагдаж батлагддаг. За гэтэл үүний хажуугаар ингээд журмууд ингээд маш олон батлагдаад байна. За гэтэл журмууд ингээд тухайн байгууллагын дотоод хүрээнд ч юм уу те баталж байгаа учраас энэ өөрөө харьцангуй ингээд энэ журмыг ингээд шалгаж байгаа энэ шалгуур нь өөрөө батлагын шалгуур нь хуулийг бодвол харьцангуй бага байдаг. Тэгэхээр энэ өөрөө хүний эрхийг зөрчих бас асуудлууд үүний хажуугаар үүсдэг. Хүний эрх зөрчсөн журам байлаа гэж бодоход энийг өөрөө иргэдийн зүгээс мэдлэгтэй иргэд ингээд энэ дээр оролцоотой энийг хүчингү болгох тал дээр энэ эсрэг явах ёстой. За дээрэс нь мөн ингээд энэ журмууд дээр бас тодорхой шаардлагуудыг тавьдаг юм уу цаашдаа ингээд журмуудаар зохицуулагдж байгаа харилцааг хуулиар зохицуулдаг болгох зэрэг арга хэмжээг авах шаардлагатай. Ер нь бол энэ журмын тоог цаашдаа ер нь бол цөөрүүлэх нь зүйтэй. Ер нь бол нийслэл дээр ч гэсэндээ нийслэлийн ингээл эрдийн засгийг зөж байгаа маш олон журмууд гараад идэв штэ. За тухайлбал бол 2023 оны 12 сарын 17-нд гарсан нийслэлийн одоо авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухайг нийслэлийн засаг даргын захирэмж байна. За гэтэл тэр өөрөө өвлийн ингээд дид хүүдэнд гинт ингээд нэг хоногийн өмнө ингээд тэг сондгоогоор усын дугаар сүүлийн орнд тэг сондгоо хэсгээс хамаарад хөдөлгөөнд орсон ингээд хязгаарлах захирэмж гарсан. За тэнгууд энэ дээр эрдийн зүгээс бас л хүний эрхийг зөрчсөн үү гэл маш их асуудлыг үүссэн шүү дээ. За тэгэхээр энэ мэтчлийн ингээл хүний эрхийг зөрчиж байгаа асуудал анхаарах нь зөв ёсны хэрэгэл. Улсын их хурл юу гэж хүсэж байгаа гэхээр 24-с 28 оны парламентын гол зорилго бол хүн төвтэй шийдвэрүүдийг гаргана гэж байна. Хүн төвтэй гэдэг бол тунхаг байж болохгүй. Үндсэн хуулийн дээр бид нар хүмүүнлэг иргэний ардсан нийгмийг зохицуулан хөгжүүлэх гэсэн. Тэгээ нөгөө хүмүүнлэг нийгэм нь хаа вэ? Иргэнлэг нийгэм маань хаа вэ? Барьцгүй байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүнлэг гэдэг бол хүн төвтэй гэдэг бол эдийн засгийн утгаараа төсөл хөтөлбөр энэ Монгол улсын явж байгаа энэ том үйл ажиллагаанууд хүндээ яаж наалдах ёстой гэсэн стандартаа баталж байгаа. Нийгмийн улс төрийн олон талын энэ хүний эрхийн асуудал шийдвэр гаргалтын дээр ямар хэмжүүр болдог байх юм бэ гэдгийг бид нар энд шийдэж байгаа. Ингээд одоо гол зүйл бол төр нэг талаасаа шийдэж болно, нөгөө талаас иргэдийн оролцоо хяналт дээрэс нь иргэдийн тэр одоо эрхийг хангах бодит ажиллагаа хэрэгтэй. Бид нар ингээд хүний эрхийн асуудлыг яг өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүргэх юм бол бидний төсөн мэдээж хүрэлцэхгүй. За тэгэхээр бид нар цаашдаа зөвхөн ингээд дан гац төрийн төсвийг хүлээгээд суугаас илүүтэйгээр бас хувийн хвшил бусад ингээд төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах бас хэрэгтэй байна гэдгийг миний зүгээс үзэж байгаа. За тухайлх юм бол магадгүй ингээд интернетийн хүртээмж хүрэлцээгүй байгаа сум бүс нутгуудад ягаад ингээд хүртээмж очихгүй байна вэ гэх юм бол хувийн ингээд хвшлийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд тийшээ магадгүй очлоо гэж бодоход тэнтгүү амын тооцоон учраас тэр интернетийг хэрэглэх тухайн ингээд компанид ингээд ашиггүй байгаад байгаа. Тэгэхээр бид нар энийг төрийн оновчтой болгоор буюу магадгүй ингээд орон нутагт интернетийн сүлжээ магадгүй усны сүлжээг нэмэгдүүлж байгаа энэ байгууллагуудад татварын бодлогоор хөнгөлөлт үзүүлэх, за бусад дэмжлэгүүдийг үзүүлэх хэмжлэн энэ төрийн бодлогуудыг хэрэгжүүлэх юм бол энэ өөрөө
иргэдийн иргэдэд хүртээмжийг нэгдүүлээд хүний эрхийг хангахад бас чухал нөлөөтэй байна. Тэгэхээр бид нар хамгийн гол нь дан ганц усын төсөв биш ингээд төрийн бас бусад ингээд оновчтой болгохыг үүний хажуугаар авч иржүүлэх нь зүйтэй гэж харж байна. Тэгээд дорч намжир Хүний эрхийн сургагч багшлах төлбөрийн хүрээнд ерөөхдөө бас шийдвэр гаргах төвчний Улсын хурлын гишүүд, хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд, за мөн Улсын хурлын одоо тодорхой ингээд хуулийн ажлын хэсгийн бид нар яам дотор ажиллагаад хуулийн төслөөр ажилладаг ажлын хэсгийн хүмүүстэй мөн уулзсан. За тэгэхэд бол энэ хүмүүс ерөөхдөө бол бас бүх ингээд асуудлыг шийдвэрлээл бүх асуудлыг ингээд мэдээд авах бас боломж нөхцөл хайцангуй бага байна гэдгийг ерөөхдөө ойлгож авсан гэх юм уу. За хоёрт жишээлх юм бол тэр хүмүүсийн хувьд гэх юм бол за яг ингээд яамдуудын өөрсдийнх нь хийдэг ажил нь байна. Үүнээс гадна ингээл олон төрлийн ингээл тэр хүмүүст хийдэг өөр ажлууд байгаад байдаг. За тэгмүүд яг ингээл бидний ингээл цөөнхийн ингээл хүмүүсийн ингээд зөрчигдөж байгаа ирэх шиг ингээл тэр болгоо ингээд хараад анзаараад байх бас тийм боломж бас харьцангуй хомс хэдэм байна гэдгийг би бол мэдэж авсан. Тэгэхээр энэ дээр хамгийн гол нь бидний ирэх зөрчигдөж байгаа юм бол тэр хүмүүст хүрхснээрээ бас л тэр бидний ирэх ингээд зөрчигдөх байхад энэ бол хамгаалж чадах юм байна гэж ойлгосон. Би бол жишээ нь урд нь бол надад ингээл асуудал тулгарсан ч гэснээр надад тийм тэрийг шийдэх хэмжээний эрх мэдэл байхгүй юм чинь би одоо энэ дээр юу хийж чадахгүй гэж боддог байсан бол одоо энэ сургалтанд цууснараа ерөөдөө энэ хамгийн гол нь бидний эрх зөрчигдөж байгаа энэ асуудал дээр байр суурь хүргэх энэ дээр бол энэ өөрсдийнхөө эрхийг хамгаалахад бол бид нар хамгийн гол нь иргэдийн өөрсдийнх нь оролцоо хамгийн чухал юм байна гэдгийг ойлгож авсан. Бид нар магадгүй шийдвэр гаргах төвчний хүмүүсийг энэ асуудлыг эзэн шийдэх бол гэж хүлээгээд суухаас илүүтэйгээр өөрсдөө энэ асуудлыг олон нийтэд хүргэх за шийдвэр гаргах төвчний хүмүүст хүргэхэд гол анхаарлаа хандуулах нь бас чухал. Бид нар өөрсдийнхөө эрхийн талаар мэдэж авснараа энэ хүний эрхийн зөрчлийг яг нийгэмдэр байгаа хүний эрхийн зөрчлийг ойлгож авах бид нар түүнийг одоо хүмүүсийг яг ялгарлан гадуурхахгүй байх бид нар өөрсдөө бусад хүмүүсийн эрхийг хүндлэх тийм ойлголттой болж авсан гэж болж авсан. Тэгэхээр ингэснээрээ би өөрөө жишээлх юм бол магадгүй ингээ амьдрал дээр гарлаа гэж бодоход би өөрөө хүний эрхийг цаашдаа зөрчихгүй байх. За альва ингээл юу яалаа гэж бодоход альва нэг зүйл дээр нийгэм дээр ингээ орцоо гэж бодоход би өөрөө бусад хүмүүсийн эрхийг хамгаалах ч юм уу те энтлийн ингээд яг өргөөрөний ойлголттой болж авсан. Тэгснээрээ энэ өөрөө миний хувьд гэх юм бол над дээр бол маш эерэг үр дүн гарч байгаа байхгүй. Тэгэхээр би цаашдаа энэ мэдлэгээ бусад хуваалцсанараа олон ингээ залуусыг хүний эрхийн боловсролтой болгох, хүний эрхийг хамгаалах, бусад хүмүүсийн эрхийг хүндлэх талаар би нийгэмд түгэх боломжтой болж байна гэж ойлгож байна. Хүний эрхийн сургагч огшоор бэлтгэгдсэн 100 оюутан гэр бүл найз нөхөдгээд хүрээллийнхаа 1000 хүнд цаашлаад 100000 хүнд сурсан мэдлэгээ түгээнэлээ. Түүнчлэн оюутнууд зөвхөн сургагч огшоор бэлтгэгдээ зогсохгүй, хүний эрхийг хангах үндэсний 2 дахь хөтөлбөрийг боловсруулахад өөрсдийн санал шүмжээ тусгах боломжтой. Ингэснээр өөрсдөө оролцож батлуулсан хөтөлбөрийнхөө үр дүн нэхэн дүгнэх боломжтой гэдгийг улсын хурлын гишүүд хэлж байсан юм. Мөн залуучууд хүний эрхийн талаарх мэдлэгийг олж авснаар шийдвэр гаргагчдад үндэслэлтэйгээр шаардлага тавина гэдгийг хэлж байлаа.